За сайн байцгаана уу та бүхэн энэ өдөр ямар амгалан байцгаая. Бид нэр Greenster компани төлөөлөгч нар Солонгосын Сөүл хотноо хүрэлцэн ирээд байна. За энд Корел Lab, Коречем гэсэн үзэсгэлэнгүүд болж байгаа. За нийтдээ бол 8 төрлийн үзэсгэлэн нэгэн зэрэг энд болж байна. За энэ ялангуяа шинжлэх ухааны технологи, химийн лаборатори, за бусад юутай холбоотой санал төхөөрөмжтэй холбоотой үзэсгэлэнгүүд болж байна. За энд бол манай компанийн 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа дахин компанийнхантайгаа урьдчилан үйлчлсэн ирсэн. За дахин компанийнхаа шинэ технологи, дэвшилтэд технологи, шинэ санал төхөөрөмжүүдийг үдирч залилсан сургалтанд хамрагдаад мөн үүний хажуугаар Монгол хэрэглэгч нартай зориулсан өөрийн шинэ брэндүүдийг хайж олох, за шинэ технологиудыг нэвтрүүлэх чиглэлээр судалгааны ажлыг явуулж байна. Тэгээд өнөөдөр та бүхэнтэй Zoom live-аар дамжуулан дахин компани шинэ дарсан санал төхөөрөмжүүдийн танилцуулгыг одоо Азийн хэсэг хэрэгжсэн Даниэл одоо та бүхэн ингээд Солонгосын Сөүл хотод Greenster компани хамт олон та бүхэнд мэдчилж байна. За Даниэлийг одоо үрж байна. 안녕하세요. 한국실험기기 제조 및 유통업체 대한과학의 다니엘 레이입니다. сайн байцгаана уу. Солонгосын лабораторийн санал төхөөрөмжийг бэлтгэн гаргадаг Tahan Scientific компани танайд байна. 지금 저희는 코리아랩 전시회에 참가하고 있습니다. Бид нар яг одоо Korea Lab гэдэг үзэсгэлэндээ оролцоод байж байна. 코리아랩 전시회는 매년 한국에서 열리는 가장 큰 실험기기 전시회로 작년 기준 약 한 1000개 정도의 업체들이 참가를 했고요. 방문객 수는 한 4만 명 정도의 고객분께서 방문을 해주셨습니다. За манай Korea Lab үзэсгэлэн маань маш олон одоо оролцогчид оролцож байгаа. Түрүү жилийн оролцогч гэх юм бол 1000 гаруй компани болон 40 мянган хүн оролцсон ийм том масштаб үзэсгэлэн болж байна. 특히 올해는 이제 저희 몽골 단독 대리점인 그린케미스트리에서 방문을 해주셔서 더 의미 있는 자리가 되었고요. 이렇게 온라인으로 통해 인사드리도록 하겠습니다. ялангуяа энэ жилд манай Монгол эдэг алтсан дистрибьютор Green Chemistry компани маань оролцоод маш их тусгачтай үзэсгэлэн болж байгаа. Тэгээд онлайнаар ингээд мэдж байгаадаа маш баяртай байна. 저희 회사 다한과학은 40년 이상의 업력을 가지고 있는 한국 실험 산업의 선구주자로서 실험실에 필요한 다양한 제품을 생산하고 또 필요로 하는 소모품들을 판매하고 있는 회사입니다. манай Tahan компани болоод Солонгосын одоо лабораторийн тамирын хөрөмж үйлдвэрлэгчээр Солонгосод түүчилж байгаа тэргүүний компани байгаа. Тэгээд 40 гаруй жилийн туршлагатай ийм том компани байна. 몽골 그린 케미스트리와는 7년 이상의 꾸준한 협력 관계를 유지하고 있고요. 고객분들이 필요로 하시는 실험실에서 사용하는 모든 것들을 빠르고 편리하게 공급해 드리고 있습니다. Монголын Green Chemistry-тэй бид нар 7 жилийн турш маш нэгт холбоотой ажилласаар ирсэн. Тэгээд Монгол хэрэглэгчдийнхаа хүсэлтийн дагуу тэдний одоо хүссэн бүх зүйлсийг маш хурдан болон найдвартайгаар хүргэж өгч гүйцэтгэж байгаа. 특히나 우수한 품질의 한국 제품들과 그리고 경쟁력 있는 가격으로 고객분들께 많은 사랑을 받고 있는 상황입니다. ялангуяа одоо бид нар маш өндөр чанарын одоо чанартай төхөөрөмжүүд болсон тэрэндээ тохиолсон маш боломжийн үнээр бас үйлчлүүлэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж байгаа компани байна. 앞으로도 필요하신 물건이 있으시거나 아니면은 궁금하신 사항이 있다면은 저희 몽골 대리점인 그린 케미스트리로 꼭 연락 드리겠습니다. Тэгээд одоо ингээ хэрэгтэй зүйлс болон санагдсан зүйл байх юм бол манай Монголын дистрибьютор Green Chemistry-тэй холбогдоход болно. За ингээд одоо санал төхөөрөмжийн танилцуулгын ажил. Одоо санал төхөөрөмжийн талаар бол манай инженер техникийн албанаас Ямдорж инженер орчуулганд англиээр оролцох байна. Тэр санал төхөөрөмжийн эхлэлийг одоо эндээс хэлье.
For this exhibition, we have several new products that satisfied our customer in the laboratory. За тэгэхээр одоо нөгөө хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нийлүүлэхийн тулд бид нэр одоо энэ жилээс шинэ тоног хөрөнгөжил гаргаж эхэлж байгаа. Нямдар чи яриа жоохон сул байгаа шүү. За. За. Энэ жилээс бол хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хангахын тулд шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан байгаа. The first new product is the BSC. It's BioSafe Cabinet Class 2A2. За эхний тоног төхөөрөмж бол 2 дугаар зэргийн биологийн аюулгүй шүүгээ байгаа. As you know, the BSC is one of the essential items in the life science field. Тэгэхээр та бүхний мэдж байгаачлан энэ биологийн аюулгүй шүүгээ бол life science-ийн хувьд бол хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийн нэг. For this BSC, it can protect not only for the sample but also for the researcher who is using for BSC. Тэгэхээр яг энэ одоо нөгөө бидний одоо дэлгэцэн дээр харж байгаа төхөөрөмж бол зөвхөн одоо нөгөө DJ биш бас тухайн хэрэглэгчийг хамгаалах зорилтоор тоноглогдсон байгаа. For our BSC, one of our strengths, advantage is that we are using ULPA filter to satisfy the more cleaner environment in the lab. Манай дахин брендийн энэ аюулгүй шүүгээний хамгийн том онцлог нь бол фильтрийн хувьд ультра фильтр ашиглаж байгаа. Тэр энэ маш ариунд орчин бүрдүүлж өгдөг. So basically, it has 2 ports for the electricity inside, and also upon the request, we can make any tap to water. So if you have any inquiry of the customization of the BSC, please feel to contact our partner in Mongolia, Green Chemist. За тэгэхээр энэ төхөөрөмж нь бол бас хэрэглэгчийн шаардлагын дагуу өөрчлөлтүүд хийж болно. Тэгээд одоо жишээ нь буюу угаалтуурын дотор нь тоноглоод хийх боломжтой. Тийм нөхцөлд манай хамтрагч Green Chemistry-тэй холбогдоод саналуудаа хийлээд үнийн санал авч болно шүү. And next product is the filtered fume hood. За дараагийн бүтээгдэхүүн нь бол фильтртэй татах шүүгээ байгаа. Especially for our filtered fume hood, most of fume hood they are using the duct installation is required. But since we are using filter system, we don't need to install the unit with the duct system. За ихэнх татах шүүгэнүүд бол дээрээ нөгөө нэг юу ноцостой болон хоолоогоор ингээд тоноглогдсон байдаг. Гэхдээ энэ загвар бол фильтр ашигладаг учраас тийм нэмэлт хоолой суйрлуулах ямар ч шаардлага байхгүй. So for our fume hood, I would like highlight the 2 things. First one is that we are using 3 sides transparent window. За хоёр онцлогийг хэлж өгье. Эхний онцлог нь бол энэ татах шүүгээ 3 талдаа нэвт харагддаг ийм шилэн цонхтой байгаа. Since the window is the PVC material, is much stronger than the others. Тэгээд энэ цонхных нь материал нь PVC материалаар хийгдсэн учраас бусад хуванцар болон материалуудыг бодвол хамаагүй хүчтэй бөгөөд 3 талаасаа доторх зүйлээ нэгт харж болно. And the other thing is the filter itself. The other point that I want to emphasize is the filter system.
За тэгээ хоёр дахь том онцлог нь бол фильтрийн систем нь байгаа. So Одоо та normally нарыг харсан yeah, sorry, yes, continue. yeah, the typical the fume hood they provide only one filter system. Энгийн ийм фильтр системүүд бол ерөнхийдөө бол ганцхан фильтр ашигладаг. However, we can for our product we can provide totally 5 filters upon the customer request. Filter for the air clearness and VOC filter, acid or ammonia filter are available. Тэгэхээр нөгөө хэрэглэгчийн шаардлага хангаад Daikin-ы энэ брэнд дээр бол 3-5 төрлийн өөр фильтрүүд суйрлуулах боломжтой байгаа хэрэглэгчийн шаардлагын дагуу. Фильтрүүдийн хувьд бол аммони фильтр, VOC-ийн фильтр гэх мэтэр өөр фильтрүүд бас байгаа. Тэгэхээр танд ямар шаардлага байна? Тэрнийхэн дагуу бид нэр тэрийг нийлүүлээд өгөх боломжтой. And the next product is the safety cabinet for acid and corrosive reagent. За дараагийн бүтээгдэхүүн бол хүчил болон шүтлэг бодисуудад зориулсан аюулгүй хадгалах шүүгээ байгаа. In the laboratory, we are using several reagents which contain the acid and corrosive material. Лабораторийн нөхцөлд ажиллаж байгаа бол хэд хэдэн төрлийн хүчил болон шүтлэг урвалжууд ашигладаг. In Korea, recently there is law that such a dangerous the reagent should be stored in specific cabinet, so-called safety cabinet. Солонгосын хувьд бол хүчил хадгалах ашигладаг бол зориултын шүүгээнд хадгалах ёстой гэсэн хууль дүрэн байдаг. So to satisfy such a law, we develop a new safety cabinet for the acid. And of course, the interior of the safety cabinet is made with the PP material to provide a much strong property of acid resistance. Тэгэхээр энэ хууль дүрмээ дагаж мөрдөхийн тулд Daikin брэнд маань энэ аюулгүй шүүгээнүүдэд хийж эхэлсэн. Доторх материал нь бол PP материалаар хийгдсэн учраас хүчилд бол маш сайн төсөвтэй байгаа. And of course, there is optional the device that the purify the air inside of safety cabinet. Одоо энэ дээдлэлд нь харагдаж байгаа төхөөрөмж бол одоо нөгөө нэмэлтээр сонголтоор та нар бас нэмж захиалж болно. Энэ одоо нөгөө аюулгүй шүүгээний доторх агаарыг шүүж цэвэршүүлэх зорилтын төхөөрөмж байгаа. So you can purify any smelly the air inside of cabinet to connect with the air purification system. Тэгэхээр шүүгэн дотор байгаа ямар нэгэн хүчил юм шүүлтний тэр илүү дотор өнөр танаар бүх юмыг шүүж цэвэршүүлэх чадвартай байгаа. And the next one is the safety cabinet for flammable. За дараагийнх нь бол нөгөө юу шатуухай зүйлс зориулсан аюулгүй шүүгээ байгаа. By the law, any flammable reagent should be stored in a specific cabinet, so-called safety flammable cabinet. Адилхан нөгөө хүчил шүлжлэгээ адилхан хуулиндаа бас шатуухай зүйлсийг ийм аюулгүй шүүгээнд хадгалах хууль дүрэн байдаг. For our safety cabinet, of course, it should be outstand 90 minutes in case of a fire, which will be exactly satisfied with the European directive. Манай энэ Daikin брендийн аюулгүй шүүгээ бол галд 90 минутын турш төсвөртэй байгаа. Тэгэхээр энэ нь бол
Европын стандартыг бол 100% хангадаг. Does anyone have it? And the next one is the centrifuge we recently developed. Previously, we have a centrifuge for like a small micro centrifuge for 12 tubes or 6 tubes. За дараагийн шинжлэхсэн бүтээгдэхүүн бол энэ центрифугнууд байгаа. Хуучин бол микро центрифуг нь 4-тэй эсвэл 6 төв багтдаг хэмжээстэй байсан бол Our new centrifuge is the high speed up to 17,000 RPM. За тэгээд энэ шинэ центрифуг нь бол маш өндөр хурданд зориулагдсан. Тэгээ 17,000 минутанд 17,000 эргэлт хийх чадвартай өндөр хурдны зориулттай байгаа. Also, the other product is a centrifuge with a refrigeration system. Тэгээ мөн одоо энэ хажууд нь байгаа нь бол нөгөө хөргүүлтэй центрифуг байгаа. Үзүүлэлтийн үед бол яг адилхан. Гэхдээ хасах 20-с хасах 40 хооронд хөргөх чадвартай. Since the RPM of centrifuge is really high, it causes the high temperature during the centrifugal process. So to prevent any damage in the sample, refrigerant system has been added to maintain exactly the same temperature that we want. Өндөр хурдаар эргэлжиж байгаа учраас нөгөө ротороосоо болоод халуун ялгардаг. Тэгэхээр зарим нөхцөл энэ нөгөө юу дээжүүдэд гэмтэх боломжтой байдаг учраас энэ хөргүүртэй системийг нэмэлтээр гаргасан. Энэ хөргүүртэй систем нь бол дээжинд аливаа ямар нэгэн гэмтэл учруулахгүй дээжийг нэгэн жигт нэг температурт барих боломжтой. For those kind of centrifuge, we provide several accessory rotors. Тэгэхээр энэ центрифугн дээр бол хэд хэдэн төрлийн роторууд нь бас байгаа. Тэгээд тэрийг нь бас биднэртэй холбогдож танд шаардлагатай загварынхын дагуу захиалах боломжтой байгаа. For example, the swing rotors with 2 ml tubes and more bigger size and 12 4 tubes as well. So various accessory of the rotor is available. Тэгэхээр ер нь бол 2 төбнийхээс авахлаад 12 төв хүртэлгээд маш олон төрлийн роторууд байгаа. Тэгэхээр таны хэрэгцээнд аль нь хэрэгтэй байна биднэрт хэлээд тэр шаардлагынхаа дагуу захиалах боломжтой. One more centrifuge that we recently developed is the clinic centrifuge for 15 ml tube. За тэгээд мөн дахин шинжлэгдсэн центрифуг бол энэ юу эмнэлгийн зориултын центрифуг 4,000 эргэлт хүртэл явах боломжтой. Мөн 15 мл-ийн тубанд зориулагдсан. This centrifuge can be used with medical purpose. Usually it's like a 10 ml tubes and RPM of centrifuge is maximally 4,000. Энэ центрифугны ротор энэ бас 10 мл-тэйгээр бас нөгөө юу сольж авах боломжтой. Тэгээд дээд хурд нь 4,000 эргэлт хүртэл явах боломжтой байгаа. And the last one that I want to show you is the high volume centrifuge with a bigger capacity. За тэгээд центрифугны сүүлийн төхөөрөмж нь бол том эзлэгчтэй центрифуг мөн адилхан хөргүүрийн чадвартай.
This centrifuge can be temperature range is the -5 degrees Celsius up to 35 degrees Celsius with the 4,300 RPM. За энэ центрифугийн хувьд хасах таваас нэмэх 35-ын хооронд температурын тохируулгатай мөн 4300 эргэлт хүртэл эргэлдэх чадaltaй. With such a high volume of sample, we provide a swing rotor system and up to 50 ml tubes or bottle can be stored inside. За тэгээд энэ центрифугны ротор нь бол нөгөө юу дээжний хэсэг нь савладаг байгаа. Мөн 50 мл-ийн түв эсвэл савнууд хийж болно. And the next one I just want to show you is a refrigerator. За дараагийн бүтээгдэхүүн бол хөргүүр байгаа. For the refrigerator, we have two models. Хөргөгчийн хувьд хоёр загвар байгаа. This is the small refrigerator that we have. The temperature range is from 2 degrees Celsius up to 10 degrees Celsius. Одоо яг энэ дэлгэцэн дээр харагдж байгаа нь бол жижиг загварын хөргүүр нь байгаа. Энэ нь 2-оос 10 градусын хооронд хөргөх боломжтой. This 100 liters refrigerator is very simple and provide a reasonable price. Доторх хэрэглэхүүн нь бол 100 литрийн багтаамжтай. Тэгээд ер нь үн өвтгийн хувьд ч гэсэн арай хямдхан загвар хэрэглэхэд маш хялбар загвар байгаа. The bigger refrigerator that we have is applied with the smart lab system. За тэгээд дараагийн энэ том загвар нь бол Smart Lab төхөөрөмж буюу гар утастайгаа холбож удирдах тохируулах боломжтой ухаалаг системтэй байгаа. Smart Lab system provides internet connectivity with your app and together with your machine. Тэгэхээр энэ Smart Lab нь бол таны гар утсаар Wi-Fi-аар гар утастай холбогдож гар утсан дээрээс бүх удирдлага тохируулга хийх боломжтой. If you log in Smart Lab with your own account, then you can see all the temperature and also you can control the operation of the unit itself. Тохируулсан хэрэглэгчийн бүртгэлээрээ нэвтэрж ороод гар утсан дээрээс хаанаас ч хамаагүй ухаан хөргөгчнийхээ бүх мэдээллийг температур, хамгийн өндөр, хамгийн доод, тог тасарсан гэх мэт бүх тохируулгуудаас харж хянах боломжтой. Of course, temperature graph function is provided on the screen immediately. Мөн температурын функц чинь бодол шууд дэлгэцэн дээрээ бүх мэдээллээ харуулах боломжтой. And all the temperature data can be stored with the USB port. Температурын мэдээлэл авахын тулд бас USB-гээр шууд компьютер юм уу USB дэмждэг төхөөрөмж рүү хуулж авах боломжтой. So for the refrigerator, we have 300 liters as the smallest, and the biggest one is 1,300. Тэгээ энэ загварын хөргөгч нь бол хамгийн жижиг нь 300 литрийн багтаамжтай бөгөөд хамгийн том нь 1300 литрийн багтаамжтай байгаа. Also, one of the advantages of our refrigerator is that we are using two evaporator system, which doesn't need to defrost function during the operation. Can you say again two different types? Sorry? You said that it uses two different, and then I couldn't hear. We provide the two evaporator system. So that энэ бас хоёр ууршуулах төхөөрөмж ашигладаг байгаа. Хоёр өөр.
Энэ нь таны энэ хүрэгчний системийг ямар нэгэн доголдолгүйгээр ажиллуулахад нэмэр болдог. So normally, as you know, during the defrost system, it takes a certain time, and during the process, the temperature can be go up. So during defrost process, temperature may goes up. Тэгэхээр нөгөө нэг юу хөргөөрөө унтраагаад гисгэх явцад температур нь дээшлэгдэнэ. Since we are using two evaporator system, once the defrost function on the one evaporator is doing, the other evaporator will work, so the temperature can maintain exactly same as your same parameter. Нөгөө юу гисгэх явцад температур нь ингээд нэмэгдээд таны нөгөө дээжийг гэмтэх юм уу ашиглах боломжгүй болгох боломжтой учраас энэ хоёр ууршуулагч нь тусдаа ажиллаж яг гисгэх явцад нэг ууршуулагч нь ажиллаж таны энэ дээжийг яг байх ёстой температурт нь хадгалж гэмтэхгүй байхад зориулагдсан байгаа. And also we have a freeze dryer. Хөлдөн хатаагч бас байгаа. For our freeze dryer, I would like emphasize the freezing system with the -90 can affect it more efficient freeze drying process. Энэ хөлдөн хатаагчийн гол онцлог нь бол хамгийн доод температур нь хасах 90 градус хүртэл явах боломжтой. Тэгэхээр энэ нь бол таны одоо яг хөлдөөх явцыг бол маш ашигтай хурдан цаг хугацаанд хөлдөөж хатаах боломжтой болдог. So currently we display with only acrylic chamber, but also we have several accessories as a manifold type and the stopper ring system also available. За тэгээд одоогийн байдлаар бол энэ гадаргуу нь бол энэ нөгөө юу зориултын PVC хувцраар хийгдсэн байгаа. Мөн нэмэлтээр бас та нар нөгөө юу хоолой энэ төр бүх нөгөө нэмэлтүүд нь бас нэмэлтээр захиалах боломжтой байгаа. And the last one is our ULT freezer, the most of the best selling item from us. За тэгээд дараагийн бүтээгдэхүүн нь бол гүн хөлдөөгч байгаа. So for ULT freezer is to work with the -80 degrees Celsius. За тэгээд энэ гүн хөлдөөгч нь бол хасах 65-аас хасах 86 градусын хооронд ажилладаг. Also smart lab system has been applied. Мөн Smart Lab системийг суулгасан бөгөөд гар утастайгаа холбож ашиглаж болно. On the Smart Lab system, you can check the temperature chart, and also you can save all the temperature data through the USB port. Тэгээд Smart Lab төхөөрөмжн дээр температурын датаг хянж үзэж болно. Мөн USB портоор нь температурын мэдээллийг бүгднийг хуулж авах боломжтой. Especially our ULT freezer, something special point is we can get the -80 degrees Celsius with the one compressor. Тэгээд энэ төхөөрөмжийн маань гол онцлог нь бол хасах 86 градусыг нэг л компрессороор энэ температурт хүрдэг байгаа. Тэгэхээр нөгөө тог хяналтын хувьд бол илүү өндөр гэж утгатай. Since we are one compressor system, our system should be much efficient and save the electricity that the other competitors provide a two compressor system. Нэг компрессорын системээр ажиллаж байгаа болохоор тог зарцуулалтын хувьд бол илүү хэмнэлттэй бөгөөд
одоогийн байдлаар өрсөлдөгч байгууллагууд бүгдөө 2 компрессорын системээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ төхөөрөмж нь бол хамаагүй илүү давуу талтай байгаа. Of course, we have a two compressor system as well, but in that case, it can be double backup system. Дайхан брэнд дээр мөн 2 компрессортэй тийм ийм гүн хөлдөгчнүүд байгаа ч гэсэн ер нь бол ихэнхдээ нөгөө нэг нь эвдрэхэд нөгөөх нь ашиглах зорилгоор ингэж нөгөө юу нэмэлтээр ашигладаг байгаа. Одоо хэрэглэгдэхүүний талаар авчихсан. За. Also, recently we have a new PP material plasticware. За тэгээд одоо бол шинэхэн PP материалаар хийгдсэн хуунцар бүтээгдэхүүнүүд бас байгаа. For PP material, it's really nice to use in the laboratory since it's really light and also it's quite strong for acid. Also, it can autoclavable. PP материал нь бол ер нь маш хөнгөн бөгөөд хүчин шүлтэн төсөвтэй дээрээс нь автоклавдж болдог учраас лабораторийн хэрэгцээнд маш хэрэгтэй бүтээгдэхүүнүүд байдаг. We provide the brown color as well as the transparent PP bottles. Дайхан брэндээс бол одоо нөгөө доторх нь харагддаггүй ийм бор болон нэвт харагддаг ийм цагаан хуунцруудыг нийлүүлдэг байгаа. PP bottles has the 8 ml as the smallest up to 1000 ml as the biggest. За тэгээд энэ PP савнуудын хувьд бол хамгийн жижиг нь 8 мл бөгөөд 1000 мл хүртэл бүх хэмжээсээр өөр төрлөөр байгаа. Also, upon the request, we can provide sterilized, pre-sterilized bottles as a package. Мөн одоо нөгөө юу хэрэглэгч таны хүсэлтийн дагуу энэ PP савнуудад бас ариутгаад нийлүүлэх боломжтой. Also, here is another muffle furnace that we recently launched. Энд бол одоо бидний бас саяхан одоо нөгөө шинжилсэн muffle зуух байна. This muffle furnace has been specially designed for dental sintering. Энэ muffle зуух нь бол яг нөгөө юу шүдний хэв хатаахад зориулагдсан зуух байгаа. So it's a really small size as well as inside we have the ceramic wall. It has a full side heated. Нөгөө шүдний имлгүүдэд хэв хатаахад зориулсан болохоор нөгөө юу хатаах хэсэг нь маш жижигхэн байгаа. Тэгээд дөрвөн талаас халдаг селамины баталтай байгаа. Temperature ranges from 500 degrees Celsius up to 1650. Температурын хувьд бол 500-аас 1650 градусын хооронд халах боломжтой. Also, we have a very compact size of muffle furnace. Мөн одоо нөгөө шүдний имлэг зориулсан хамгийн нөгөө жижиг төрлийн muffle зуух байгаа. This compact furnace is for temperature up to 1100. Энэ жижиг загвар нь бол температурын хувьд 1100 градус хүртэл халах боломжтой. And also we have the bang mixer. The blender, bag blender.
Одоо харагдаж байгаа төхөөрөмж нь бол нөгөө юу холигч байгаа. So for bag mixers, it's typical the size up to 400 ml. 400 мл хүртэлх хэмжээтэй дээжүүдийг холих чадвартай. And of course, it will be operated with a digital processor. What kind of processor? Digital, it's a digital operated sample mixer. Some Okay. people say it's a stomacher or a back blender or sample mixer. Мөн нөгөө удирдлагын хувьд бол дижитал удирдлагатай дээж холигч байгаа юм. And on the back side, you can adjust the length of a blender stepper, which can be exactly same that you need to move. So with this knob, That's you it. can change the pedal. Тэгээд ард байгаа тэр тохируулагчаар нөгөө доторх хэлхүүнээд томруулж жижигрүүлж болно. Тэгэхээр нөгөө юу яг өөрийнхөө дээжинд тааруулсан хэмжээнд нөгөө дээжийг гэмтээхгүйгээр холих боломжтой байгаа. And also, the next one is we have a digital sieve shaker. Дараагийнх нь бол энэ нөгөө сэгсрэгч байгаа. So sieve shaker can be supplied only for the unit, as well as we can provide several sieve, the size of sieve that customer need. Сэгсрэгчийн хувьд бол дан сэгсрэгчийн захиалах боломжтой бөгөөд мөн дээдлийнхээ нөгөө шигшүүртэйгээ хамт захиалах боломжтой. Шигшүүрийн хувьд бол хэрэглэгч таны шаардлагын дагуу хэмжээсээ хэлэхэд бид нар тэрийг нийлүүлэх боломжтой. All sieves are following the ASTM standard, and you can freely choose what you need the size. Бүх шигшүүрнүүд нь бол ASTM-ийн стандартыг дагаж байгаа. Тэгэхээр танд шаардлагатай хэмжээсээ бидэнд хэлээл захиалга өгөх боломжтой. So far we have displayed what we have for the new product this exhibition. I hopefully that we can support you if you have any more inquiry, and feel free to contact our partner in Mongolia Green Chemist anytime. За ингээд та бүхэнд энэ жил шинээр гаргасан бүтээгдэхүүнүүдээ бүгднийг танилцууллаа. Тэгэхээр та бүхэний хэрэгтэй юм уу сонирхсан бүтээгдэхүүн байвал манай Монгол дахь хамтрагч Green Chemistry-тэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За та бүхэн манай дахин брендинг Азимсэрсэн танилцсан өөрийнхөө шинэ лабораторийн тохиромжуудын дэлгэрэнгүй танилцууллаа. Үүнээс гадна Дайхан компани бүх одоо шинжилсэн каталогууд бол бэлдэн болсон байгаа. Тэгэхээр биднэр дээр бол манай компани дээр бол одоо каталогууд бүгд байж байгаа. Тэгэхээр шинжлэгдсэн каталогуудыг бас өнөөдөр захиалах талаар авах талаар бас удирдлагуудтайгаа харилцаж тохиролцоо. Тэгэхээр 2024 оны шинэ гарсан тоног хөрөмжүүдүүд одоо жишээлх юм дээр шинэ модель, шинэ загварууд бол ингээд байж байгаа. Сүүлийн одоо жилд бол эмнэлгийн чиглэл рүү ялангуяа одоо эмнэлгийн лабораторийн биологийн чиглэлийн тоног хөрөмжүүдийг үйлдвэрлэх шугамуд нь бол ажиллаж ирсэн. За үүнтэй уялдаад мөн одоо манай компани ч гэсэн тэр чиглэлээр бас өөрсдийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэлт хийх чиглэлээр бол шинэ чиглэл
шинэ одоо үйл ажиллагаа хийж байгаа энэтэй бас уялдаж байна. Тэгэхээр бусад эрэгтэй тоног төхөөрөмжүүдийг бол энэ каталогоос бол бид нэр захиалга аваад ажил одоо өөрийн манай компани дэлгүүр дээр эдгээр тоног төхөөрөмжүүд нэлээд их хөв нь байж байгаа. Мэдээж одоо 30 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бол бүгдээрингийн агуулгатай байлгахад бол жоох хүндрэлтэй байдаг. Монгол улсын хувьд бол ер нь бол нэлээд өргөн хэрэглээний бараанууд бол бүгд бэлэн байгаа. Дамн түнчлэн одоо сая лайв явахад бол олон хүмүүс асуултууд асуусан байна. Бид нөгөө лайв явуулж байгаа учраас асуултуудаа харж нөгөө чадахгүй байна. Тэгээ та бүхний асуултуудад эргээд мэйлээр чатаар бас тодорхой хариултууд өгье. Яг одоо бол энэ үзэсгэлэн дээр маш олон төрлийн тоног төхөөрөмжүүд байж байгаа. Сая бол жишээ нь би нэг асуулт байхыг харлаа. XRF энэ багж ямар багж байна вэ гэх зэрэгээр асуусан байна. Энэ багжнуудын үнийн талаар бас мэдээлэл өгсөн байгаа тийм асуултууд харагдаж байна. Тэгэхээр үнийн мэдээллийг бол бид нэр сая та бүхэн лайв дээр харсан бол зарим одоо солонгос дахь үнүүд бол тодорхой харагдаж байгаа. Гэсэн хэдий ч Монголд очих тээвэрлэлт болон бусад үйл ажиллагааны зардлууд шиг ингээд тодорхой өөрчлөгдөж очиж байгаа. Тэгэхээр энийг бол манай компани info хаяг руу мэйл хийчээ. Тэгээ та бүхэн хүссэн мэдээлэл авч болно. За энэтэй уялдуулаад ер нь шинэ тоног төхөөрөмжүүдийг Монгол улстай үзэсгэлэн зохион байгуулах нэг үржлийн танилцуулах онлайн уулзалтуудыг дараа хийя гэсэн саналыг би солонгосын энэ хамтрагч нарт саналаа тавьсан байгаа. Тэгээд удахгүй дараагийн лайв болон онлайн вебинар уулзалтуудаар уулзцаая гэдэг. Өнөөдрийн энэхүү лайв арга хэмжээнд оролцсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд сайхан хүсье. Daehan Scientific Group, a global hidden champion that pursues ESG, eco-friendly management. Daehan Science Green Park of 36,600 square meters in the natural environment encompassing beautiful greenery and river. Here, a well-managed research and production building and 2 large logistics centers equipped with a WMS logistics system are located. In addition, a comfortable welfare dormitory, a resting facility, an orchard, a weekend farm, and sports facilities are prepared for employees' health and hobbies. Daehan Scientific Group's philosophy is to contribute to the development of science, technology, and medical industry by creating reliable products and services while realizing science is life. It has grown into Korea's first and largest comprehensive distributor for lab products with competitiveness and aiming for global management. The products and services of Daehan Scientific Group always accompany researchers and scientists in R&D and education fields of biotechnology, environment, chemistry, and medical industries. Korea's largest comprehensive distributor, manufacturer, and total service corporation of laboratory, medical, and MRO products, Daehan Scientific Group. Daehan Scientific took the first step as a laboratory instrument distributor to provide customer convenience in 1980 and started one-stop service with a comprehensive supply system for all laboratory products in 1993. It started manufacturing laboratory instrument in 2003 and was listed on the Kosdaq for the first time in this industry in 2011. By establishing affiliates specialized in manufacturing and distribution, it has been reborn as Daehan Scientific Group and has continued balanced growth in manufacturing and distribution. Based on this experience, it newly established Daehan Medical, the medical business department, and published the 2022 Medical and Medical Laboratory Products Catalog to expand business to comprehensive distribution of medical products. Daehan Scientific Group operates two-line lab instrument manufacturing factory and lab glass manipulating factory, and continues to pioneer new markets with products that satisfy global customers.
With the smart factory system of laboratory and medical device manufacturing, we develop and produce premium instrument whose quality and safety have been internationally proven through patents, CE, UL, and design registrations, ISO 9001 and 13485, as well as GMP certification, which are medical device quality certifications. Representative product lines include bath and circulator, centrifuge, drying oven, lab incubator, mixer, shaker, stirrer, muffle furnace, refrigerator for blood, farm vaccine, sterilizer of dry heat, plasma, steam, ultra-low temperature freezer and biosafety cabinet, clean bench, flammable safety cabinet, fume hood, reagent storage cabinet for research environment safety. In 2021, Daehan Scientific established another factory in Hanoi, Vietnam, to have more global competitiveness with a localized production system. Lab glass manipulating is leading the market with a wide range of products from miscellaneous experimental articles to technology-intensive heating mantle system, rotary vacuum evaporator, and pilot plant vacuum reaction system for production. A cutting-edge technology of Daehan Scientific Group surprised the world. Daehan developed the world's first smart lab system that combines IoT technology and laboratory instrument. This state-of-the-art technology-intensive system shows Daehan's efforts to recognize what researchers need most in the field of experiments and realize it with cutting-edge IT technology. Global hidden champion, Daehan Scientific Group, aiming for global management. Daehan Scientific Group sources about 30,000 items of laboratory, medical, and essential MRO products, which are its own products and verified goods of more than 200 manufacturers, and distributes them through domestic and overseas agency networks and 2 logistics centers equipped with specialized logistics systems. This is an innovation in global distribution. Since publishing the 1,300 pages of Daehan General Catalog, the first encyclopedia of laboratory products in Korea in 1998, Daehan has been leading customer convenience through online and offline services. Scilab Korea, an affiliate that operates the lab glass manipulating factory, also distributes Scilab General Catalog online and offline for differentiated services that meet diverse customer needs. Daehan Scientific Group, which won the $10 million Export Tower Award, exports to about 70 countries in Asia, America, Africa, Europe, and the Middle East, and widely publicizing the quality of Korean laboratory instruments. It has built a global marketing infrastructure with 70 partners around the world, and is especially focusing on comprehensive distribution in 10 ASEAN countries, with an affiliate, Daehan Vietnam, as a hub of the Asian market. Total Lab Care Service of Daehan Scientific Group. In order to reduce customers' R&D cost burden and maximize customer convenience, Daehan Scientific Group operates a rental service of 300 laboratory instruments, a used mall, and maintenance services for all brands of laboratory equipment. In addition, it diversifies customized services such as laboratory construction consulting and custom-made instrument, and performs mass and volume calibration services for used instrument under the COLAS certification of Korean Agency for Technology and Standards, so that researchers can maintain precision. With Korea's #1 technology and agency network, Daehan provides prompt and high-quality services anywhere in the country, and is always with customers like a neighborhood friend. Challenges to dreams. Innovation for future change. Daehan Scientific Group, a company that creates innovation.
We will continue to devote ourselves to becoming a total solution provider, loved by many global customers in the fields of science technology and medical industry. Your neighborhood friend, Daehan Scientific Group.